мэрэгчлээ, сайн телевиз, улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай орой цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэх гэж бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургач үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Құрметті көрермендер, Сайн телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің өргіз жаңалықтарын сіздерге жеткізуге әзір болды. Одоо та бүхэн өргөл цаг мэдээллийн хөтөлбөрийн товч агуулгатай танилцсан. Энэ сіздер өргөл цаг жаңалықтарының негізгі мазмунымен таныс болыңыздар. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан төр нийгмийн зүтгэлтэн хуваатай агсны мэндэлсний 70 насны ойн хүрээнд эрдэм шинжилгээний онол практикийн баг хурал зохион байгуулагдлаа. Ховд их сургуулийн Баян үлгийн салбар сургуулиас өөрийгөө сорий эсэлтийн ерөнхий шалгалт 2017 олимпиадыг зохион явуулна. Монгол өргийн 3.8 жилийн насыг уртсахад таны тус хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Мэдээллийн эрх чөлөөг иргэдтэй олгох гэж мэдлэгийн их уурхайг хэвлэлээр түгээх гэж өнөөдөр оршиж маргаашид үлдэх нөгөөдөрт дуурсагдах өөх түүхийг бичиж буйдаа сэтгүүлч бид бахархдаг юм а. Өнөөдөр маргааш нөгөөдөр хойшид эрхээ эдэлж үүргээ ухамсарлая. Үүнийг үг, үзэг, үзлэнийг сэтгүүлчдээсээ хүсэж байна. Үрмэн үлдэх хорвоод зөв амьдрий, мэргэжлийн ёс зүйгээ дээдэлж ирээдүйн хойчийнхан төлөө амьдарч ажиллая. Утсан хөвгөлтэй болж хэн нэгнээс хараад байхаа болж эрүүл нийгэмд эрүүл сэтгүүл зүйг бий болгоцгоё. Энэ л биднээс шалтгаална. Үйлс зүтгэл нэгт нөхдөө хэвлэлийн эрх чөлөөний баярын мэндийг хүргье. Та бүхэндээ уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье. Ингээд та бүхэндээ эхний мэдээг хүргье. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан манай аймгийн сэтгүүлчид төр нийгмийн зүтгэлтэн ухаатай агсны мэндэлсний 70 насны ойн хүрээнд эрдэм шинжилгээний онол практикийн баг хурлыг зохион явуулж сэтгүүлчийн салбарт үр бүтээлтэй ажилласан журмын нөхдөө шагнал гардууллаа. Дүниежүзілік ақпараттың бостандық күніне орай аймағымыз журналистері қоғам қайраткері Қуатай марқұмның 70 жылдық мерейтойына орай ғылыми зерттеу теориясы мен практикасының конференциясын ұйымдастырып, журналистік саласында табысты қызмет атқарып келе жатқан әріптестерімізді марапаттады. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан манай аймгийн сэтгүүлчид төр нийгмийн зүтгэлтэн хуваатай агсны мэндэлсний 70 насны ойн хүрээнд эрдэм шинжилгээний онол практикийн баг хурал зохион явууллаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн Баян үлгийн аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинээр гишүүнчлэл элсүүлэх, сэтгүүлчийн нийгмийн идэвхийг дээшлүүлэх, тэдний эрх ашигыг хамгаалахад чигдэж тус хурлыг зохион байгуулсан юм а. Хуваатай нь 1991-ээс 2009 оны хооронд аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн даргаар ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн юм а. Энэ мына халықаралық журналистер одағының бүгінгі 5 айдың үшіне биылғы мына 2017 жылға қарсы біздің менің жолдасым, сіздердің ағаларыңыз Қуатай марқұмның 70 жасы дөп келіп жатыр. Осы шараны Қуатай марқұмның атына жүргізіп еске алып жатқан журналистер одағының біріккен бөлімшесі болып, оның бөлімше бастығы Өмірбек Мырзаға біз отбасымыз атынан, жанұямыз барашаға Қуатайдың үрім-бұтақ атынан рахмет айтамыз. Жаңа дәуіріне сәйкес өткір қаламдарың ұшты болып, өткір пікірлерің өткір болып, қоғамның жақсы жетістіктері менен келеңсіздіктерін журналистер ашық айтып, сыни жақсы өткір материалдар жариялап, енді мықты журналистер болуын мен ендігі жас журналистерден тілеймін. Істеріңіз сәттілік болсын, рахмет.
Хуралд үндсэн 4 илтгэл тавигдлаа. Үүнд Хуваатай агсны тухай дурсамж яриа, Ахмад сэтгүүлч Расбек, хэвлэлийн эрх чөлөөний тухай ойлголт ба онол, олон улсын сэтгүүлч нийтлэлч Самат, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах сэдвээр сэтгүүлч Мөлдөр, тогтвортой хөгжилд хэвлэл мэдээллийн оролцоо сэдвээр Саян телевизийн гүйцэтгэх захирал Энх Уянганаар тус илтгэл тавилаа. Хурлын үеэр сэтгүүл зүйн салбарт үр бүтээлтэй ажилласан журмын нөхдөдөө шагнал гардууллаа. Тухайлбал олон түмний сонирхол татсан ач холбогдол бүхий бүтээл туйравсан тухайн оны хамгийн шилдэг хурц нийтлэл нэвтрүүлэгт олгодог ган үзэгтэн шагналыг Саян телевизийн гүйцэтгэх захирал Энх Уянга болон Дэрбэс телевизийн гүйцэтгэх захирал Кинжэбай нарт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс гардууллаа. Түүнчлэн хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан аймгийн засаг даргын жуух бичиг спортын тэмцээний ялагчдад тус шагнал гардуулсан юм а. Жалпы мына Гуаш деген ағамыз туралы бүкіл байнеліге халқы, тіпті Монғолия, Қазақстан, Қытай, Шинжандағы ағайындар, сонау Түркиядағы ағайындардан бастап, Ресейдегі ағайындардан бастап, бұл кісінің аты ежелден таныс, біліс, аралас, құралас, дос-жарандар көп болғанасында азамат. Ал енді ол кісінің журналистика саласында және баспасөз ақпарат органдарын өркендетуге, жас журналистерді тәрбиелеуге сіңірген еңбегі ұшан теңіз деп айтуға болады. Мэдээ олж авах, тэр мэдээ үнэн мэдээг ард түмэнд хүргэхээсээ илүү бэлэн байгаа мэдээг ард түмэнд хүргэж, тэр мэдээг ихвчлэн төрийн албан хаагч, албан тушаалд нь эрхэм байдлад нь дарга нарын амаар хүргэдэг. Тэгээд улмаар тэгж тэм замаар хүргэж байгаа мэдээлэл нь ард түмний тархийг угаадаг ингээд ийм хэрэгсэл болдог. Ийм бас буруу зуршил, буруу тал биш шүү гэдгийг бас би бас 90 оноос хойш энэ анх чөлөө сэтгүүл зүйн хөгжиж ирснээс хойш Хуваатай даргыг энэ сэтгүүлчдийн эвлэлийн дарга байхад би гишүүнээр ирсэж байсны хувьд Хуваатай даргыг энэ Монголын аймаг дах Казахын ганц радиогийн орлогч дарга бөгөөд Улаанбаатараас ярьж байна гэсэн төвөөс одоо төвийн төв радиогоос гадаад зориулсан нэвтрүүлгийн дарга бөгөөд ахлах редактор хийж байхад би Хуваатай даргын ганц одоо сэтгүүлч нь одоо орчуулагч сурвалжсаар энэ Хуваатай бид хоёр ингээд цуг ажиллаж байсны хувьд би бас зах зугаас нь энэ сэтгүүл зүй ямар байх ёстой вэ гэдгийг бас сайн хүний бас хажууд нь бас нэлээд юм сурсны хувьд бас хэлмээр санагддимаа. Өөрөөр хэлбэл дэлхийн хүн ам, дэлхийн нийтээрээ ирээдүйд цаашдаа ямар хөгжлийн замдаар хөгжих вэ гэдэг зорилтоо энэхүү 2015 онд дэлхийн нийтээрээ гаргасан байт юм аа. За тус 17 зорилтод юу багтсан бэ? За бүгдээрээ харъя. За ядуурлыг устгах, өлсгөлөн зогсоох, эрүүл мэндийг дэмжих, за боловсролын чанарыг сайжруулах, гендрийн тэгш байдлыг хангах, за баталгаад ундны ус байгууламжаар хангах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, за эдийн засгийн хөгжилд баталгаад ажлын байрыг бий болгох, инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, ээлтэй хот иргэдийн оролцоог дэмжих, за хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, за дагын тэнгисийн нөөцийг хамгаалах, хуурай газрын экосистемийг хамгаалах, инх тайван шударга ёсыг цогцлоох, хөгжлийн төлөв түншлэлийг бэхжүүлэх гэсэн энэхүү 17 зорилтыг дэлхийн нийтээрээ дэвшүүлээд байгаа юм аа. Тус Монгол улс 2030 гэсэн тогтвортой хөгжлийн үзэл баримталтаа юу баталсан бэ гэхээр маш олон хуудас бичиг баримтыг гаргасан. За маш олон хуудас бичиг баримтыг би та бүхэнд ганцхан слайдн дээр багтаагаад та бүхэнд үзүүлэх гэж байна. Тэгэхээр тус Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-нд бол дотроо 4 үзэл баримталтай эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой хөгжил, байгаль орчны тогтвортой хөгжил, за тогтвортой хөгжлийн засаглал гэсэн 4 зүйлийг багтааж байгаа. За ингэснээрээ эдгээр зүйлийг хэрэгжүүлснээрээ Монгол улс 2030 он гэхэд ямар улс болж хөгжих ёстой юм бэ гэдэг үр дүнгүй дараах 10 үр дүн байна. За нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор 17,500 Америк долларт хүрч нэг хүнд ногдох орлогоор дунд орлоготой орнуудын тэргүүл хэгнэнд хүрнэ.
За эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2030 онд 6.6%-аас доошгүй байна. За ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. За орлогын тэгш ус байдлыг багасгаж нийт хүн амын 80% нь дундаж болон чинээлэг дундаж давхрын ангидад багтсан байна. Тийм маш сайхан төсөөлөл байгаа. Энэнд хүрэхийн төлөө өнөөдөр би доктортой хөгжил гэдэг зүйлийг та бүхэндээ яриад сууж байгаа. Үүнийг хүн бүр мэдэх юм бол үүнийг хүн бүр амьдралтаа хэрэгжүүлэх юм бол 2030 он гэхэд Монгол улс энэхүү үр дүнд хүрэх бас бүрэн боломжтой юм аа. Үлдээж байгаа экологийн уул нуур юу вэ гэхээр за бид нар 1 тонн маш их цаас хэргэлдэг. 1 тонн цаасыг гаргаж авахын тулд 17 модыг огтолж бид нар 1 тонн цаасыг гаргаж авдаг. Бол эргээд нэг модыг ургуулахад 10-аас 15 жил зарцуулдаг. Бас л бодовчтой зүйл. За мөн түүнчлэн зарим хог хаягдлын байгальд уруусаж алга болох хугацааг бас бид бодох хэрэгтэй байна. Бид нар өнөөдөр найзуудаараа нийлээд 1-2 шил архи угаад байгальд хайчдаг. Гадагшаа гараад нэг бүхэн уулын тэр харьцаа очоод 2 шил архи уучаад шилээ машинаас гаргаж чачаад яваад ирдэг. Гэтэл тэр хайсан шил маань нэг шиг шил байгальд 4000 жил байдаг. 4000 жилийн дараа байгалаас уусаж алга болдог. За хуунцар аяг гэхэд 1000 жил болдог. Пластик карт гэхэд 1000 жил болдог. За нэг 5 гэхэд 500 жил, хуунцар сав 400 жил нөгөө бидний цэвэр ус хэлээд байдаг. За хөнгөн цагаан сав гэхэд 100 жил болж иж байгалаас алга болдог. Ховд их сургуулийн Баян-Улгийн аймаг дахь салбар сургуулиас өөрийгөө сорье эсэлтийн ерөнхий шалгалт 2017 сэдвт Олимпиад 5 дугаар сарын 8-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулах гэж байна. Олимпиадын зорилго нь бүрэн дунд сургуулийг төгсөж уралдаан шалгалтанд орохоор бэлтгэж байгаа хүүхдүүдийн бэлтгэлийн байдлыг урьдчилан тандаж өөрийгөө хянан бэлтгэхэд оршино. Ковда университетінің аймағымыздағы бөлімшесінен өзімізді сынайық жалпы қабылдау емтиханын 2017 тақырыбында Олимпиадасының мамыр айының 8-нен бастап барлық жалпы білім беретін мектептердің 12-ші сынып оқушылар арасында ұйымдастырмақшы. Олимпиаданың мақсаты бітіруші түлектердің емтихан алдында өздерінің шыдамдылығын тексеру болып табылмақ. Ховд их сургуулийн Баян-Улгийн аймаг дахь салбар сургуулиас өөрийгөө сорье эсэлтийн ерөнхий шалгалт 2017 сэдвт Олимпиад 5 дугаар сарын 8-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулах гэж байна. Олимпиадын зорилго нь бүрэн дунд сургуулийг төгсөж уралдаан шалгалтанд орохоор бэлтгэж байгаа хүүхдүүдийн бэлтгэлийн байдлыг урьдчилан тандаж өөрийгөө хянан бэлтгэхэд оршино. Олимпиадад Баян-Улгийн аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн нийт төгсөгчдийн дунд түүх, нийгмийн ухаан, биологи, математик, монгол хэл, англи хэл, орос хэл, казах хэлний төрлөөр тус болно. Бүртгэл 2017 оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд явагдана. Оролцох хүүхдийн тоог хязгаарлахгүй. Мандат нь хичээл тус бүр 2000 төгрөг ба 2-3 хичээл оролцвол хөнгөлөлттэй. Олимпиадад оролцох хүүхдүүд хувийн хэрэг болон бусад бичиг баримтаа авч ирэх шаардлагатай. За сайн байцгаана уу эрхэм хүндэт телевиз үзэгчдээ. Эрхэм хүндэт тун удахгүй 12 дараа ингээд төгсөж өөрийнхөө хүсэл мөрөөдөлөө биелүүлэх гэж байгаа залуучуудаа тав хүнд энэ өдрийн мэндийг хүргэж тун удахгүй болох ерөнхий шалгалтын тестэнд амжилттай нөхцөлж эцгийг ах トゥ нараа баярлуулахыг хүсье. За ингээд та нарын 12 жилийн ажлын үрдэнд тун удахгүй гарах гэдэг байна. Одоо ч одоо багц хугацаа байна. Энэ хугацаанд тав хүн шантралгүй, бэрхшээлгүй, сайн хөдөлмөрлөж өөрсдийнхөө мөрөөдөлдөө хүрэх хэрэгтэй. За ингээд энэ тав хүний ерөнхий шалгалтанд тус дэм болох үүднээс манайх жил болгоно олимпиад зохион явуулдаг. Манай энэ олимпиад маань өөрийгөө сорье гэсэн иймэрхүү нэртэй. Өөрөөр хэлбэл тав хүн ерөнхий шалгалтнаас өмнө өөрөө ямар хөө хэмжээнд бэлтгэж байгаа юм байна, юу дутагдж байгаа юм байна, юу хэрэгтэй байгаа юм байна. Энэнд бэлдэх өөрийгөө сорих шинжих үүднээс энэ олимпиад бол зохиогдож байгаа. Шалгалтын материалыг манай энэ сургуулийн Ховд их сургуулийн Баян-Улгийн сургуулийн салбар бүрийн багш нар өөрсдөө бэлдэнэ гэсэн. Олимпиадад амжилттай оролцсон сурагчдад ямар шанал урамшуулах вэ? За олимпиад амжилттай оролцсон сурагчид бол хамгийн тэргүүнд бол энэ сургуульд өөрийнхөө тэр олимпиадын чиглэлээр
хөнгөлөлтөөр суралцах ийм эрхийн бичгэл шагнагдана. Хамгийн түүнээс гадна мөнгөн шагнал, галт мөнгө хөрөл медаль өргөмжилд алдана. Иймэрхүү шагналда. Түүнчлэн тус сургуулийн оюутнууд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар орчны бохирдлыг бууруулах боломж сэдвийн дор зохион байгуулсан экологийн 15 дугаар олимпиадад багаараа 4-р байранд эзлээд иржээ. Бид нэр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулсан орчны хог хаягдлыг бууруулах боломж сэдвт оюутнуудын зохиогдсон экологийн олимпиаданд сургуулийнхаа экологийн ангийн 3 оюутныг нэг баг болгон бүрдүүлж оролцоод ирлээ. За энэ олимпиадад Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ихтэй сургуулийн оюутнуудын дунд одоо зохион байгуулагдсан байгаа. За энэ жил манай сургуулийн оюутнууд анх удаага оролцсноор бас онцлог давуу талтай. За нийт хотын ихтэй сургуулиуд бол оролцсон. За энд 9 ихтэй сургууль 36 баг оролцсон байгаа. За одоо хотын төвийн ихтэй сургуулиас нэг сургуулиас жишээлбэл Монгол Улсын сургууль, Шүтээс, Анагаахын их сургуулиас 2-3 баг оролцож ирсэн. Тэгээд нийтдээ 36 баг оролцсон гэсэн үг. Орчны бохирдлыг бууруулах тал дээр шинэ санаа дэвшүүлж хэлцүүлэг өгнөсөн гэж байна тийм. Тэгэхээр танай хамтлагны зүгээс, танай оюутнуудын зүгээс орчны бохирдлыг бууруулах тал дээр ямар шинэ санаа дэвшүүлсэн бэ? 2-р үе шатанд суглаа тасч оролцсон л да. Тусгай бэлдсэн одоо асуултын хүрээнд. За энэ талаар манай баг хог хаягдлыг бууруулах боломж сэдвтэ одоо суглаа татсан байгаа. За тэгээд энд оюутнуудын маань дэвшүүлсэн гол санаа бол хог хаягдлыг бууруулах одоо зөв зохистой менежментийг бий болгоё. За хотод төдийгүй хөдөө орон нутагт хог хаягдал, орчны бохирдол одоо үүсгэж байгаа хүчин зүйлүүд бол маш их байна. За энэ нь мэдээж хүний хэрэгцээнээс гарч байгаа. За тийм болохоор зэрэг хүүхдийг багаас нь хогийг ангилж сургая. Мөн хогийг дахин боловсруулах үйлдвэр технологи нэвтрүүлье. За мөн дахин ашиглах хогийг бас байгаль орчинд бэлчээрийн аж ахуйд ялангуяа бордоо болгож ашиглах гэсэн юм санаануудыг бол дэвшүүлж гаргаж ирсэн. Монгол хөргийн 3.8 жилийн насыг уртасгахад таны тус хэрэгтэй. Монгол банк мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ 2 сарын аяныг эхлүүллээ. Аяны нээлтийн үеэр Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Эрдэнэ Төв банкны хувьд мөнгөн тэмдэгтэй холбоотой зардал арилжааны банкуудынхаас арай их байдаг. Арилжааны банкуудын хувьд мөнгөн тэмдэгтийн удирдлагын зардал зэрэг бий. Уг асуудлаар төвшөндөө өөр ойлголттой байна. 21-р зуун гарснаас хойш дэлхийд даяар мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудал цоо шинээр тавигдаад байгаа юм а. Эргээд харахад зардал хэмнэх талаасаа үүсэж байгаа гол асуудал нь өнөөдөр бидний ярьж байгаа мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ юм а. Тиймээс бид арилжааны банкуудтайгаа хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна хэмээжээ. Монголия төврөгнің ұшынан 8 жылдық жасын ұзарту үшін сіздің көмегіңіз қажет. Монгол банктен ақшаның мәдени тұтынысы атты 2 айлық жорығын ұйымдастыруда. Жорықтың ашылу салтанатының аясында Монгол банкының бас басшысы Эрдэнэ орталық банк үшін ақша байланысты шығын басқа банкілерден көп болады. Осыған байланысты неше түрлі ұғымдар бар. 21 ғасыр шыққаннан бері дүние жүзінде ақша басқарылымы жаңадан өзгерілген. Көз жүгіртсек, шығынды азайту жағынан пайда болып отырған сауалнамасын бүгінгі біздің айтып отырған ақшаның мәдени тұтынымы болып отыр. Сондықтан біз басқа банкілерден бірлесіп, осы іс-шараны ұйымдастырудамыз дегенді айтып өтті. Их үзэгчдээ сайн телевиз улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оролцоог мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөлд маргааш өдрийнхөө өрнийн зурхайг хүлээн авч үзнэ. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам саясат экономика бағытында дайындаған жүргізушілердің үргілсіз жаңалықтарын назарларыңызға ұсынды. Жаңалықтың соңында сіздер ертеңгі жұлдызнамамен таныс болыңыздар.